Эргэлтцэг мэн мэдээллийн сайтын Эрен сурвалжлах нэгдэл үзүүлж байна. Эргэлцэгийн мэдээллийн сайтын Эрен сурвалжлах нэгдэл Сонгон Архан дүүргийн гэр бүл хүүхэд залуучуудын хэлцээний дарга уран чимгийн ажилтнуудтайгаа ёс бусаар харьцдаг, дарамталдаг, сэтгэл зүйн болон санхүүгийн мөлжлөгт оруулж байсан гомдлыг хүний эрхийн үндэсний комиссар шалгасан дараах баримтуудыг дэлгэж байна. Энэ бол Найдан доржийн уран чимэг. Тэрээр одоо Сонгон Архан дүүргийн гэр бүл хүүхэд залуучуудын хэлтсийн дараагаар 5 дахь жилдээ ажиллаж байгаа юм. Өнгөрсөн хугацаанд түүний ёс зүйн байдал, гүтгэлэг, дарамт шахалт, доромжлолоос болж 30 орчим хүн ажлаасаа гарсан байдаг. Энэ нь түүний хүний эрхийн байгууллагад удирдах албан тушаалын ажил хийж чаддаггүй, бусдыг удирдан чиглүүлж ажилуулж чаддаггүй хууль бус томилгооны хүн гэдгийг илтгэж байгаа юм. Амьдралаар зүгээр тоглодог. Сэтгэл хяналт өгдөг. Би ажлынхаа өмнө салхины зээл өгчөөд сэтгэл санаа данд уурж авдаг. Миний охиныг хүртэл өрөөнд оруулсан шансуулгасан. Хүрэн нэрээ хүртэл аваа яриусан. Надад үнэхээр амьдрах хэл байхгүй болсон. Би хамгийн сууд орж дарлах хэвчээсэн. Тамина хоологч хэрчүүлдэг үг гэсэн. Би дараа гуйх гэсэн. Хүний амтлаар бидний тоглооч. Сайн ч хүүхдүүд хүлээж идсэн. Сонгон Архан дүүргийн гэр бүл хүүхэд залуучуудын хэлтсийн дарга уран чимэг хүний эрхэд балмад хэрцгийгээр халддаг, бусдыг үг хэлээр доромжилдог, ялгуурлан гадуурхдаг зэрэг маш олон баримтууд манай сайтын редакцид ирээд байгаа юм. Үүнтэй холбоотойгоор хүний эрхэд маш ноцтойгоор халтсан баримтуудыг жишээгээр дурдъя. Баримт 1. Тэрээр ажил үүргээ гүйцэтгэж, захим тоглоомын газруудыг хянаж шалгах нэрийдлэр хахуул авч, хахуулын мөнгөөрөө зугаалганд явдаг. Одоо нөгөө өндөр насны мөнгө гэж байдаг штэ. Шимтгэлийн мөнгө, инээдгээ гэж мөнгө байдаг. Одоо тэргээр ахиуг зугаалдаг. Энэ нөгөө ганцхан явсан. Баримт 2. Ажилчдынхаа үр дүнгийн урамшууллыг бэлнээр болон бусад дансаар буцааж авдаг баримтыг та бүхэнд дэлгэе. Энэ бол ажилчдынхаа мөнгийг буцааж авсан банкны хуулга байна. Бүгднийг өрөөнд оруулж ирээд цагнаар одоо 30% буцсан бол 20% нь 20% буцсан бол 10% нь за заримаас нь бүр шууд 20%-ийг нь буцаа гээл буцаагаад өөрөө татаад авчдаг. Одоо шин 230 мянга ч юм уу 240 мянга утсан байлээ гэж 240-ийн бүгднийг аавна эсвэл 200-ийг аавна. Тэгээ одоо бид нар ингэж одоо төрийн албан Ямар данс руу ямар хөндлөө авд юм бол тэрийг талаар та мэдээлэл байгуулъя. Эсвэл нэрөө нэгтлэн эсвэл бэлнээр нь аавна. Эсвэл нэг хүний данс өгвөл хэн гэлээ тэр наран гэрэл гэдэг нэг хүн байдаг юм шиг үлээ. Бид нар бол тэрийг мэддэгчгүй. Тэр хүний данс руу шилжүүлэл авдаг байсан. Хэрвээ ажилчид нь үр дүнгийн урамшуулан буцаад өгөхгүй байх тохиолдолд дансыг нь түгждэг, үг хэлээр доромжилдог, ялгуурлан гадуурхдаг, бусдын өмнө эвгүй байдалд оруулдаг хэмээн нэр төрд нь халддаг байна. Баримт 3. Уран чимэг дарга ажлын байранда удаа дараа аригтан согтуурч гэр бүлийн гадуур харилцаа үүсгдэг. Манай хэлтэс бүр зүгээр л тэр хоёрын нэг хувийн байгууллага шиг юм болсон. Дараа тэрнтэй уурлахаараа бидний загнадаг ажил дээр шүү дээ. Хоорондоо хэрэлдэн. Тэгээ биднийг загнадаг. Тэрнтэйгээ сайхан ааштай байх юм бол бид нартай сайхан ааш гаргадаг. Тийм л байдагс. Тэгээ тэр хүн ажил дээр нэлээд хэд удаа тэр хоёрын хэрүүл маргаан зүгээр гэр бүлийн хэрүүл маргаан шүү дээ. Хоёр хүний хоорондоо асуудаг шүү дээ. Тэр чинь албан хаагч нарынхаа одоо ажлаас олж хэрэлдэггүй шүү дээ. Тэгэхэд нэлээд хэд удаа амиа орлох гэж тэр хүн бүр ажлын байран дээр 2-3 удаа цонхоор өс гэж оролцсон. Манайхан бүгдээрээ байсан. Тэгээд бид нэр тэрийг болиулж ийсэн. Бас арга руугаа нэлээд удаа зүсэж ийсэн. Ажлын байран дээр туснууж болоод бид нар чинь болиулаад тэгээд бас нойлын өрөөнд хүзүүгөө боох гэж оролцож байхад нь
манайхаас 2-3 хүн тэр олсон масын татаж авч болиулж ирсэн. Тэгээд тэр хүний ах дүү нар нь гэр бүлийн хүртэл ирж, аав ээж нь хүртэл ирж манай ажлын байран дээр хоорондынх нь хэрүүл мөрөөл зөндөл болж байсан. Энэ явдлаар 2 жил үргэлжилсэйг л би бол мэдчихэв. Баримт 4. Ажилчдаа жирэмслэхгүй байхыг шаарддаг. Одоо ингээд залуу мэрэгчлэнгүүд ингээд манай бидний чинь ингээд яаж яхаар чинь та нар хүнтэй сууж болохгүй, хэдэн жил хүнтэй сууж болохгүй, 2 жил хүнтэй сууж болохгүй, 3 жил хүнтэй сууж болохгүй гэд тэгдэг байсан. Тэгээд заримыг нь бүр имлэг рүү авч явна гэж ярьдаг байсан. Одоо шинэ чи тэрийг аваад имлэг рүү аваач юу? Яах гэж байгаа юм гэхээр жирэмслүүлэхгүй, спираль тавиулна. Гүн залуу хүмүүс чинь хурж хөрөөл мэндэд ингэж тэр байгууллагын дарга нь оролцох хэрэг байд юм уу? Бүр гайхаад байгаа байхгүй юу? Тэгээ нэг өдөрдох чадваргүй болсон байж хат 0 руу дагуулж ороод одоо мэдхгүй ямар хүмүүс нь авч ортын тэгээд хүчээр бийцлуулаад жирэмсний тест үзсэн гэж. Тийм гарсан. Баримт 5. Бусдын загтал харилцааны нууц болох мессеж, чатыг үзэж шалгаж, түүгээрээ бусдын дунд хэрүүл маргаан үүсгэж, давхар дарамтлагдаг байна. Уцаа тавиад би заримдаа алдчихдаг. Гин дуусаас нэг чад яана гэркээс хурдаг өдөр маш хурдан миний өнөөсөө юмыг олчдаг. Яагаад гэдэг вэ? Тэр шалтгааны байгаа. Хүний фэйсбүүк ямар хурдан ухдаг юм бэ? Би одоо фэйс код хэдэн удаа сольж байна. Яа хүний фэйс рүү хамаагүй алддаг. Одоо 2 хүний фэйс дээр халдчаад ажлаас нь хүнс нь алчдаг. Зүгээр өнөөдөр өглөө ирээд хинийгээ муулах уу, энийгээ яах вэ? Яаж халах уу? Яаж гарах уу гэсэн бодолтой л байдаг шүү дээ. Тэгээд тэр хүний фэйс рүү орно, хүний чатыг өөрөө аль хэдийн шалгаад үзчихнэ. Тэгэл хооронд нь хэрэлдүүлээл эсвэл тэр та нар намайг тэгж үтсэн байна, та нар намайг ингэж үтсэн байна гэгээд тэгээд нөгөө нэг хурал дээр тэр хүмүүсийн тэр чат мат юуг нь тэр SS хийгээл тэгэл хооронд нь хэрэлдүүлээл эсвэл агэрдэн явуулдаг. Тэгээд тэрүүгээр дандаа дарамталдаг. Тэгээд тэрүүгээр барьцаалж дахиад нөгөө нэг ажил нөгөө нэг үр дүнгээ урамшуул мөн чи бараг л та хоёр ингэж үтсэн байна. Тэр мөнгөө шилжүүл зүгээр биднээс одоо цалингаас үр дүнгээ урамшууллаас мөнгө л авчвал энэ өрнөд даргуулсан тэр хувь хүний нууц өдр бол байнга энэ олон жил угаасаа өргөжиж явж байгаа. Одоо ч гэсэн би явж байгаа хэд бол нэр эргэлзэхгүй хүмүүс ч тэр гарсан хүмүүс ч ярьж байгаа. Эргэлцээгийн маань мэдээллийн сайтын 90 сурвалжлах нэгдэл сонгон архин дүүргийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар ирээд байна. За бидний ирсэн учир шалтгаан гэвэл тус хилцээний дараагаар ажилладаг уран чимэгт холбоотой хүний эрхтэй холбоотой маш олон ноцтой зөрчлүүд бий гэх мэдээллийн дагуу бид ирээд байгаа юм. Ярилцлага өмнөгүй. За эхлээд та хэд үзэх шаардлагатай байвал би үзүүлж харуулж болно. Нэг ч ажилтан халсан юм байхгүй. Өөрөөсөө одоо халагд юу ажлаас чөлөөлөх төгрөглөө өгөөл гарсан байна. Ерөөсөө хин нэгний ирэхэд халдаад тэгээд гэсэн тохиолдол ерөөсөө байхгүй шүү дээ. Албан шаардлага тохиолжсэн тохиолдол байгаа мэдээч. Тийм одоо холбогдох байгууллагууд нэрж хяналт шалгалтыг явуулж одоо зохиох яваасан шүү дээ. Ерөөсөө тийм тохиолдол байхгүй шүү. Одоо зарим нэг шалгалтыг үйлчилэн үргэлжилж. Ийхүү хүний эрхийн төлөө, хүүхдийн төлөө, бусдын төлөө ажиллах ёстой байгууллагын удирдах албан тушаалтан өөрөө бусармаг, өдүүлэг хүний эрхийн ямар ч мэдрэмжгүй байгаа гэдгийг холбогдох харьяа байгууллагууд хүний эрхийн үндэсний комисс болон авилгатай тэмцэх газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. Хууль бусаар албан тушаал томилсон эрх мэдэлтэн авилгатай тэмцэх газар хүний эрхийн үндэсний комиссийнхан нэн яаралтай анхааралтай авч хүний эрх чөлөө ажлыг хийх орчин, удирдлага, албан хаагчдыг бүрдүүлж ажлыг чадваржуулах хэрэгтэй гэдгийг эргэлцээгийн мэдээллийн сайтын 90 сурвалжлах нэгдлийн зүгээс анхааруулж байна.